Хүчигээ Олкиро хоёрын гайхамшиг тулаан өндөрлсөн боловч нөгөө талд нэг асуудал гарах нь 10 номерын Спада Яамын хувирлаа хийх бөгөөд түүний номер нь яг үнэндээ 10 биш 0 байдаг. Энэ нь тэр хүчээрээ бүх Спада нараас илүү гэсэн үг. Тэгэл Рукиа, Чадо, Ренжи нар зэрэг хамгийн хүчтэй дайралтуудаа хийсэдэж тэгэл түн нөлөөлөх нь битэл сүнсний хүчээрээ буцаагаа түлхэгчдэг. Тэгэл. За харин хүний ертөнцид дуураймал Каракура хотод 3 номерын Халабел болон Хизугоя Ахмад тулалдаж байдаг. Тэгэл Халабел гараа өргөж нэг дайрахад л манай Ахмадыг бүр 2 хэсэг хуваахаддаг шүү. Тэгэл ялчлаа ухааны юм бодвол манай тэргүй Ахмад Ямаматог занаал нөгөө ялагдсан туслахуудынхаа өшөөг аавна гээл. Тэгсэн ад зулж манай Тоширо Ахмад маань өсөн хувилбар байсан байж дог царайлал гараад ирдэг. Тэр хоёрын техник их сонирхолтой. Ахмад маань мөс ашигладаг бол Халабел ус ашигладаг. Тэгэл Халабелийг хүчтэй усан дайралтыг хотыг усан давтуулах хэдэж тэгээд Ахмад маань хурдан хөдөлж сүрж дайраал хөлдөөж чадах ч тийм амар биш л те ганц далаагаа л гараад ирнэ. Хизугоя Ахмад маань улам л банкагаа сайжруулсан байх бөгөөд тэр шинхэн сурсан хүчийг ил гаргана. Тэр нь тэгэл үл үзэгддэг дайралт юм байлээ. Ямар тач тэгэл тэр намжилттай болж Халабелийг хөлдөөж хорж чаддаг. Нөгөө талд харин Сойфон Ахмад Омеда 2 номерын Спада нэг өвгний эсрэг тулддаг. Тэгэл өвөө Спада маань хүчрэг бөгөөд тэгэл бүхэл бүтэн байшин нэг саваа ал хуваагаад хайчихдаг. Гэхдээ Сойфон Ахмад юугээл оногдоод авах вэ? Хурдан өвхөн штэ бас. Гэхдээ гиндүүлж араас нь өшөглөх гэж байгаад харин ч нэгсдээ сэнгэл савуул атхан да. Ахмад болон Дэд Ахмад нийлж түүнэр гинтийн дайралт хийж бүр хувилбараараа хууран байж боломж гаргаж байхад Омеда гэж нэг юм дайрах явцад айгаад зүхтчдیں۔ Тэгэл харин өвгөн Спада сэлмээ суглаад хувирах бөгөөд бүр нэг тийм амар арагс болж нэг аимшигтай төрхтэй болдог. Тэгснээ өөрөөсөө хар энергийг ялгаруулаад Сойфон эргэж зүхтаж байхдаа гарныхаа хорог хальт чүргэхэд л хуруунууд нь шууд хөгшрөө зүгээр л ясан үлддэг. Тэгэл энэ нь бүр зогсолтгүй цаашаа шимэгчлээд идээд байхад Омедагаар хурдан гараа тайруулж амьд үлднэ. Тэгэл маш сонирхолтой хүрсэн зүйлээ шууд цаг хугацааг ингээ урагшлуулаа хурдсгаад ер нь бол тийм нэг дийлдэшгүй амар чадвартай нэг юм байдаг. Сойфон Ахмад шалгах юм байна гээл Омеда ганцаараа ингээ үлдээгээ яваад өгдөг. Тэгэл Омеда чулуу шидэж нэг үзэж нэмэргүүд 10 мухардаал байж байгаа Сойфон Ахмад банкаараа гаргаж ирнэ. Тэгэл шууд өнөө хөтөл рүү чин жиглүүлэл цөмийн бөмбөг шиг хүчтэй дэлбэрэлт амжилттай ондог. Харин нөгөө өөрийнхөө бооны хүчиндээ шидэгцэн Ахмадыг Омеда амжиж очиж авч чаддаг. Тэгэл нөгөө тал харин 1 номерын Спада болох нөгөө талд харин 1 номерын Спадагийн эсрэг манай Кёроко Ахмад тулдаж байдаг. Тэгэл 1 номер сэлмээ сугаллал хувирлаа гэсэн чи түүнийг нөгөө дагдаг байсан туслах гэмээр нэг жоохон охин аранкаар байсан шүү дээ. Тэр нь түүний сэлмэн болж таараад тэгээд бүр хувирснаа нөгөөх нь бүр буу болоод тахдаг. Тэгэл нэг дуаал эс барайл гараад ирдэг шүү. Манай Ахмад Шикаго суглаад бас хол сэлмэнтэй шүү дээ. Тэгэл тэр хоёрын тулаан эхэлнэ. Тэгэл 1 номерын буун бүр лаг сэрогоор галдаг. Тэгэл оногдол угаасаа дуусаа шүү дээ. Кёроко Ахмадад зай өгөхгүй завсаргүй галлаж байхад нь Окитаки Ахмад тулаан дондор орж ирнэ. Мөн адил хос сэлмэнтэй. Тэгээ нэг нь хүчийг нь сорж аваад нөгөөхөрөө галдаг. Тэгэл тэр хоёр нийлж 1 номерыг жоохон давмгайлж эхэлгээд гэнт тэнгэрт нэг хаалга нэгддэг. Нөгөө Айзен сүлд бүтээгээд байсан нэг Wonder Wise гэдэг нэг аранкаар байдیں۔ Тэгэл тэр гарч ирэл нүд ирмэх зур Окитаки Ахмадыг нэвт зүлбээд тэгсэн нөгөө 1 номер ч Кёроко Ахмадыг мөн адил сэрэгороо буудаад унахчдаг. Тэгэл Wonder Wise маш чанга дуугаар амар муухай орилоход нөгөө хоригдчихсэн Халабел ч мөсөө хагалж гарч ирээл нөгөө талд харин нөгөөх өвгөө Спада ч утаан дундаас ягаачгүй байж идэв. Тэгэл манай бүгдээрээ бүр шок. Wonder Wise-ийн авраг аранкаар нь ганц үлээгээл Айзен тэр эдийг хорж байсан галыг нь унтраагаал нөгөө гурав гарч ирнэ. Харин энэ үед Шинжи Хирако тэр хэд ирж Айзентай нүүр тулдаг. Тэгэл 100 гаруй жилийн өмнөх өдрөөс хойш нөө анх удаал уулзж байгаа тохиолдол нь энэ юм билээ. Тэгээд тэргүй Ахмад Ямамато гэж өгшөө. Одоо л тэдэнд итгэж тэгээд хамт тулалдахаар болдог. Бас яхисөө үгэн шүү. Тэгсэн нөгөө авраг чинь хэдэн зуун менас гараандар бөөлж гаргаад ирд юм аа. Тэгэл манай Вайзерчууд ч угаасаа л амар юм болохоор юу ч болов юм шиг хядаж эхэлдэг. Тэгэл Хирако шууд Айзен руу дайрахад тоос нь түүний урд дур зурж дайраал болиулдаг. Комоморо Ахмад шууд тоосныг ирж амлаж авнаа. Халабел харин мөснөөс гараад шууд Тоширо руу дайрахад Хаюри Лиза хоёр ирж түүнтэй тулалддаг. Тэгэл Вайзердод ер нь бол хуваагдаад бус газруудаар тултаар очдог.
Тоос нь дайрах гэхэд түүний дид ахмад нэрж бас драмтнаа энэ ч тэгэл угаасаа яагаа явчих вэ гэдэг. Нөгөө талд харин Халибелтэй Лиза хаяурын тоошрогоор үзэлцгээр болдог харин Барагон буюу нөгөө үхтэлтэй үзэлцгээр зөвхөн Кидо ашигладаг нэг тийм манай Бүдүү маань очдог. Тэгээ нөгөө хоёр нь болохоор нэг номерт дээр очдог. Бүдүү маань Кидо ашиглаад түүнийг хорих гэсэн чи Кидо нь хүртэл замхран алга болж идэг. Тэгэл өшөө хүчтэй хаалт тавиал Сойфоныг харин дахин нэг удаа банкаагаараа түүнийг буудаа гэж хэлдэг. Өмнөх нөгөө банкааг нь хурж амжаагүй байхад задлаад нөгөө дэлбэлцсэн болохоор шархтаагүй үлдсэн. Энэ удаад би 3 хүчтэй хориглолт тавих болохоор хамаг хүчээрээ буудаарай л гэдэг. Тэгэл амар их хориглолт гаргаад түүн рүү галлаадахнаа. Тэгэл гэтэл тэр эргээд гараад ирэх болов жаахан ч гэсэн нөлөөлжээ. Түүний нүүрний зарим хэсэг нь алга болсон байдаг. Тэгэл яаж зүгээр байх вттэй энд амар уурлаад тэднэлөө дайрдаг. Тэгэл бүр Бүдүүнийгийн гарыг оноход шууд л гараа тайрж өөрийнх нь бие дотор руу харин шилжүүлснээр түүнийг дотроос нь задлаад ер нь бол алчтیں۔ Тэгэл энэ үед түүний өмнөх үе харагддаг нэг тэр Хүкэмүндогийн үг нь хаана байсан юм бэлээ. Тэгэл Айзен ирж түүнийг ялаад өөрийнхөө доор оруулсан л бэлээ. Тэгэл сүүлийн хүчит тэр Сэлвэ зүгээр Айзен руу шиддэг. Тэгэл югээл энд оногдоол байж хат те. Ингээл нөгөө 2 номерын Спада маань чадарчдаг. За нөгөө талд Старк буюу 1 номерын Спада өөр 2 Вайзертай тулдаж байдаг. Тэгэл хан маань үзэлцнээ. Түүн рүү нэг хүчтэй дайрж дарах хэдэж нөгөөхөндөө бууга баахан сүрэг чон болгоодохдаг. Тэгэл нөгөө манай хоёр руу дайраж жоохон шахаж байхад харин түүнийг сүүдрээс нь Кёроко ахмад гарч ирж дайралт идэг. Тэгэл түүний Шиканых нь бас нэгэн хүчин л юм байлээ. Тэгэл шууд түүнтэй сэлмээрээ тулдаж эхэлнэ. Тэгэл эцэст нь түүний цээжийг нэвт завчиж чадна. Тэгэл мөн адил өмнөх нь харагдах бөгөөд тэгэл ийхүү 1 номерын Спада бас ялагддаг. Одоо харин Халибел үлдсэн. Тэгэл нөгөө гуравтай тулдаж байхад Айзен гинт гарч ирээд түүнийг завчаа ичдэг. Юу яав гээл тэгсэн нөгөө ерөн Бараган Халибел хоёр өмнө нь Айзныг ирэхээс өмнө байсан Аранкарууд юм бэлээ. Тэгэл Айзен ирж ерөн тэднийг өөртөө албаар зүтгүүлж байгааг бид нар мэдэж авдаг. Тэгээд Халибел ч мөн өчөөгөө өгөхгүй зөрүүлж дайрахад тэгэл тэгсэн нөөх нь Айзны хувилбар байх бөгөөд араас нь түүний нэвт дүрчнээ. Тэгэл ийхүү Айзен, Тоосын, Ичимару гэх өмнөх ахмадуудын эсрэг одоогийн ахмадууд болон Вайзардууд гэх эцсийн шийдвэрлэх тулаан үлднэ. Тэгэл мэдээ жижиг оч гэсэн байгаа шүү дээ тий. За ийхүү энэ удаагийн бичлэгийг өндөрлөе. Таалагдсан бол лайк саб дараарай. Тэгээд цаашаа олон хүнд хүрч жоохон шеэр хийж өгөөрэй. Тэгээд баярлалаа. Хоёр таниад хүрээд өстэй. Амар хэцүү байна. Одоо ер нь бол лон гарахаас өмнө энийг дуусгах нэг зорчоод байгаа. 2 3 бичлэг ер нь бол бэлэн болцсон байгаа. Одоо ярих л үлдчихэд. За баярлалаа.